Клиникийн профессор ахлах зэрэгтэй их хэмжээ цагааны буян нэмэх, мэрэгжил хүүхдийн их хэмж. 2000 онд өрхийн хэмжээр, 2019 онд хит аваа эхо онцлогооны хэмжээр тус мэрэгсэн. Эрүүл мэндийн салбарт 34 хичээлд ажиллаж байна. 1991-ээс 1993 он хүртэл Хөвсгөл аймгийн Алан Эрдэнэ сумын хүн эмнэлэгт салбарын эрхлэгч хэмжээр 2008-аас 2024 он хүртэл далайн хэлбэрт өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаа. Одоо тус эмнэлгийн хүүхдийн их хэмжээр ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын он медаль, эрүүл мэндийн яамны жуух бичиг, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медаль, төрийн дээд алтан гадаас одон, хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одонгоор тус шагнагджээ. Сая 91 онд Амгаа хооны их сургуулийн хүүхдийн эмчилгээний факультетээр төгсөөд одоо 34 хичээлдээ ажиллаж байна. Миний ажиллах хугацаанд бол урт эмчиг хэрнээ цаг хугацаа маш хурдан. Одоо 34 жил болцсон байна. Энэ хугацаанд өрхийн эмнэлгийн анх байгуулагдсан цагаас нь эхлээд одоо хүртэл үүсэл, хөгжил энэ бүгдтэй бол миний амьдрал бол салшгүй холбоотой явж ирсэн. Өрхийн эмнэлэг маань анх байгуулахдаа бол тэгээ 2008 оны 1 сарын 4-нд аймгийн засгийн захирамжаар бол манай өрхийн эмнэлэг маань байгуулагдаж, одоогоор бол энэ 11 дугаар баг, 9 дугаар баг хоёр анх байгуулагдаж эхэлжсэн. Одоо тэр үед бол энэ хүн маань 1200 хүн амтай, тэгээд 40 сая төгрөгийн төсөвтэй энэ байгууллагыг бол анх байгуулж, төсөв хөрөнгөний хувьд ч нэлээд хүндрэлтэй байсан. Тэгээд тэр үед хоёр суулгачтайгаа хоёр эмчтэй, нэг бага эмчтэй бид нар хэдүүлэн ажилладаг байсан. 6 цаг хүртэл хүнээ үзээд 6 цагаас хойш эргэлтээрээ явдаг гэсэн, явган явдаг гэсэн ороогоороо. Тэр үед чинь унаа машин байхгүй, бид нар өөрснөө хоёр зэр дээрээс айлыг дуулга эргэлтгэл ингээл явдаг байсан шүү дээ. Тэгэл үр хөвгтөө бол үнэхээр орхитуулж явж байсан энэ үед. Тэг бидний манай бас нэг хүүхэд их жоохон байсан. Дөнгөж сургуульд орж исэн манай хоёр охин. Тэг манай жолооч маань өдөр очиж манай хоёр охин үсийн ингээд яга самнаад ингээд хоёр годоол нь боогод ингээд сургуульд авч өгдөг байсан. Тэгээд ингээд эрүүл мэндийн салбарын эмч, жолооч бүхэл ажилчид бол нэгдэж ажиллаж бидний энэ өндөрлөгт хүрч ирсэн. Одоо тэгээ өрхийн эмнэлэг маань өргөжөөд одоо 5 өрхийн эмнэлэг боллоо. Хүн амаа навч өнөө сумын 40 мянган хүн хамт 5 өрхийн эмнэлэг маань тусламж үйлчилгээгээ үзүүлж байна. Шинэ тоног төхөөрөмжтэй болж байна. Болсон хүчний хувьд бол бас чадахчиж байна. Одоо манай эмнэлэг чинь сүүлийн тоног төхөөрөмж, эхогийн тоног төхөөрөмжтэй зөвхөн хөвчлийн аппаратаараа үзлэг шинжилгээгээ хийчихэж байна. Эхогоо би өөрөө харчиж байна. За тэгээд шинжилгээгээ бид нар бас авчиж байна. Одоо энэ тулсамж үйлчлэгээ хөргөсөө маань сэтгэл санаач маш өндөртэй. Урагшаа явж чирэгдэл болохгүй. Эцэстээ бас бид нарийн мэргэжлүүлээд авчихсан болохоор бас нэгдсэн эмнэлэг рүү явж ачаал өгөх нь одоо харьцангуй бага болсон сүүлийн үед. Энэ хугацаанд мөрөн сум болон аймгийн эмнэлгийн хорлол ард түмний нийтгэлүүлээд 62 жил ажиллалаа. Бас өрхийн эмнэлгээ бас томсгох, өрхийн эмнэлгээ хөгжүүлэх энэ үүсэд бол нэлээд хүч чармаалт гаргаж бас одоо өрхийн эмнэлэг маань бас өргөжөөд 16 мянга гаруй хүн амтай 24 ажилчинтай ингэж өнөр өтгөн амбул одоо бий болж эрүүл мэндийн ахын шатны тусламж үйлчлэх хүн амтай тэгш хүрт тавьжтай хүргэж явна. Нэгдэх хүний эмчилэн суулж эмхи манан сэтгэлээ зориулсан. Одчмар би хувилгаан дүртэй олныхоо төлөө төрсөн эмчээ. Цагаан нөмрөгтэй дандаа сайхан сэтгэлтэй хүний эмчминий эмчээ хүслийг бүтээсэн тэнгэрийн ич та